Сайн байцгаана уу? За өвдгөн өвдөд эхэлсэн. За тэгээ яг юунаас эхэлгээ мэдэхгүй ингээд байж байгаа хүмүүс ахын бол анхаарал сонсоод үзээрэй. За хэрвээ өвдөгч нь өвдөд эхэлсэн бол та хамгийн түрүүлээд өргөслөө бууруулах гэдэг дээр эхлээд анхаарах хэрэгтэй. За тэрнийхээ дараагаас эхлүүлээд дасгал хөдөлгөөн гэдгийг хийж эхлэх хэрэгтэй. Ингээд шатараалтаагаар явах хэрэгтэй. Тэгхгүйгээр ийм ч юм сайн гэл ингээд юм руу ингээд одоо хольж хутгаад ээж болохгүй. Тэгэхээр хамгийн түрүүлээд маш дистралалтаагаар явах хэрэгтэй. За тэгээ ерөөсөө дасгал гэдгийг юм ерөөсөө хизээч орхиж болохгүй. Дасгал гэдгээ яг өвдөгчин өвдөд хэлсэн л бол яг хийж эхлэх хэрэгтэй. За тэгэхээр дасгал яагаад бид нэр хийх ёстой юм бэ гэхээр за тэгэхээр яг нөгөө хүмүүс өвдгөө өвдөд эхлэнгүүт за өвдөг өвдчихлөө гэдээ ерөөсөө бүх хөдөлгөөнөө хорчдөг. Яг эндээс л хамгийн том алдаач нь гараад ирдэг. Эндээс л хамгийн том асуудлууд чинь эхлээд байдаг. Тэгэхээр ингэхгүй тул ерөөсөө л яг өвдөөд эхлэтгэл юм бол ерөөсөө л ингээд сандал дээр сууж байгаа л за өргөшөө сайхан ингээл айж явах нь тайв. Ингээ сайхан хөдөлгөөд эхэлнэ. За энэ хөдөлгөөн ямар чухал юм бэ гэхлээр за нэгдүгээр энэ өвдөг гэдэг маань үе гэдэг маань өөрөө хөдөлгөөний эрхтэн учраас хөдөлж явах ёстой. За ингээ хөдөлгөөнгөө болгосноос болоод асуудал эхлээд байгаа. За нэгдүгээр ингээ хөдөлгөөд ахаар чинь энэ уйны чи энэ уртлын 3 толгойд булчин гэж хэлдэг тийм үү. За энэ булчин маань мөн чангарч өгч яадаг. Ачаал авч яадаг яг ингэж урагшаага хойшоогоо ингээ хөдөлгөөд ахаар. Тэгэхээр энэ булчин чанга хүчтэй байжээж энэ өвдгөн зэрсэн асуудлыг чинь одоо тэр өвдгөний чинь даралтыг одоо бууруулахад энэ булчин чи аягүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр энэ булчингаа ерөөсөө идэвхжүүлж эхлэх хэрэгтэй. За дээрээс нь энэ хөдөлгөөн гэдгээс хөдөлгөөн бэжээж нөгөө хүний тунгалгын систем гэж үүдэг. Тэгэхээр тунгалгын систем маань хөдөлгөөнөөр ажилладаг. Энэ булчингийн хөдөлгөөнөөр даа ялангуяа ажиллаж байдаг. Тэгэхээр нөгөө өвдөг хөдлөө гингүүтээ бүгдээрээ хөдөлгөөн хийхгүй болсноосоо болоод нөгөө өвдөгнийх нь уртаа талд нь тийм үү ингээд ус гүйчихсэн хавдчихсан ингээд энэ тэнд нь ингээд болзруу болчихсон. За артаа талд нь мөн ингээд усан хавангууд ингээд гүйчихсэн. За энэ тэнд нь ингээд хаван болоод байдаг. Эднэр чинь яагаад тэгж юм гэхээр нөгөө хөдөлгөөнөө хорсоос болоод нөгөө тунгалгын чинь булчирхай ажиллахгүй учраас нөгөө тэр бохирдлыг чинь биеэс гаргахгүй учраас нөгөө нэг шингэн бохирдлуу чинь энэ үгээр чинь үений чинь урдаа талд энэ өдгөний чинь урд араар ингээд нийл ийм юм үүсээд байгаа. Тэгэхээр тийм юм үүсэхгүй тулд ерөөсөө өвдгөө хөдлөж явах хэрэгтэй. Тэгээ хөдөлгөөнтэй байж тэр тунгалгын систем гэдэг маань ажиллаад тэр бохирдлоо ягаад арга гадагшлуулаад ингээд нөгөө тэр янз янзын хаван үүсгэхээс чинь нэгдүгээр урдчлалын сэргийлнэ. За хоёрдугаар гэх юм бол хөлөө урагшаага ингээд жийж байгаа. За ингээд ийм байрлал байхад яг энэ уртлын чинь мөн булчин мөн бас ингээд чангарч өгч яадаг яг энэ уртлын 3 толгойд булчин чинь. За тэгээд ингэж урагшаа байлгачаад за юугаан өсгөө үлмийгөө ингэж хөдөлгөж эхэлнэ. Ингээд наашаа цаашаа. За ингээ өсгөө үлмийгөө ингээ хөдөлгөөд эхлэхээр чинь энэ ардлын яг энэ шилбэний арын 2 булчин хос булчин ажиллаж эхэлдэг. Тэгэхээр энэ булчинд бид нар идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ булчин ажиллахгүй байснаас болоод нөө цусны эргэлт чинь удаашраад цусны эргэлт багаснаас болоод нөгөө өвдөгчин сийгээд байна, өвдөг нь хүрээд байна, хөлний үзүр хүрээд байна гэдэг маань эндээс цусны эргэлт муудснаас эхэлж байгаа. Тэгэхээр цусны эргэлтээ идэвхжүүлэхийн тулд энэ 2 булчинг сайхан ажиллуулж өгөх хэрэгтэй. Да ялангуяа энэ хос булчингийн арын хос шилбэний арын хос булчингийн дотор талын булчин маань тэр цусыг нэгсэндээ дээшин шахах үүргийг илүү маш сайн гүйцэтгэдэг. Зүрхнээс ингээд доошоо шахагдсан цусыг буцаагаад эргүүлээд энэ 2 тусламж булчингийн тусламжтайгаар одоо дээшээгээ шахагдж байгаа гэсэн. Тэгэхээр ингэж идэвхжүүлж өгнө. За тэгээ дээрэс нь цусны эргэлт сайжирснаас нөгөө нөхөн сэргээлт чинь сайжирна гэсэн үг. EDC чинь нөхөн сэргээлтүүд сайжирна гэсэн үг. Нөгөө зөөлөн эдэн нэлэгдэж урагдсан гимтсэн усууд тийм аа тийм үү нөгөө нөхөн сэргээлт нь тэр цусаар дамжижээж тэр цусны эргэлт сайжирчээ тэр нөхөн сэргээлт юу нь чинь сайжрах ёстой шүү дээ. Тэгэхээр тэгж сайжирж өгнө гэсэн үг. За мөн бас нөгөө шингэн гэдэг тийм үү одоо нөгөө үений шингэнгүү болчихлоо шингэн муудчих байхгүй муудчихлаа эдэр гэж яриад байгаа. Тэр чи юунаас болоод бас л хөдөлгөөнгүй болсноос бас л шингэн бий болоод байгаа. Тэр шингэн хаанаас яаж иж ялгардгийг бас л мөн хөдөлгөөнтэй байж ч үе ингээ өөрөө хөдөлж байгаа тохиолдолд энэ үений хөдөлгөөнөөс тэр чинь тэр мессежийг аваад тэр шингэнгээ ялгаруулах тэр үйлдвэр чинь нэгсэндээ тэндээс одоо сэтжээж эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр
хөдөлгөөнгүй болгосноос болоод л нөгөө бүх асуудал чинь эхлээд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүлээд ерөөсөө яг энэ хоёр дасгалыг хамгийн түрүүлээд хийх хэрэгтэй. За тэгээд дараа нь 3 дугаарт нь болохоор энэ дэр юм уу аль эсвэл одоо нөгөө том альчуурыг сайхан ингээ хуульчиж агаад за өдгөнийхөө яг энэ артаа талд нь хийгээд за тэгээд ингээд хөлөө яг арагшаагаа татаж өгнө гэсэн. За ингээ арагшаагаа татаж өгөхөр чинь ингээ арагшаа татгаар чинь яг энэ өвдөгний чинь одоо бидний нөгөө тойг гэж хэлээд байгаа энэ өвдөгний нүд тийм үү энэ нүд. За энэ өвдөгний чинь нүдний яг энэ холбоо шид энэ доотоо талд нь холбоо шид байгаа. Энэ өвдөгний чинь мөн яг дээдээ талд холбоо шид байгаа. Нөгөө булчингуудын чинь холбосон холбоо шидүүд одоо бидний нөгөө шүрм булчин шүрмэс гэдэг нэг одоо малынхаар нэг бүлэг шиг юмнууд байдаг шүү дээ. За тэр яг тийм бүлэг шиг юмнууд чинь яг энд нь байж байгаа. Тэгэхээр тэднийг сайхан сулж өгөх хэрэгтэй. Тэхийн тулд яг энэ артаа талдаа ингэж альчуур юм уу дэрээ хийж аваад ингээ сайхан хөлөө арагшин татаад өгөхөөр энэ яг уртлын энэ холбоо шидүүд чинь сайхан суларч өгнө гэсэн үг. Эднэр одоо нөгөө өвдөгч нь муудаад ирэхээр энэ холбоо шидүүд чинь маш их ачаал авдаг. Маш их ачаал аваа тэ чангардаг. За тэгээ энэ холбоо шидүүдийн чангарснаас болоод бас өвдөлт мэдрэгддэг. Тэгээ булчингийн чангарал. Ер нь өвдөгч нь зөвхөн энэ үений асуудлаас ч болоод бас өвдөд байгаа ч биш. Ер нь бол холбоо шид, булчин, шүрмэс ер нь янз янзын гэмтлүүдээс болоод энэ өвдгөн дээр чи ачаад ирээд ингээд өвдөж байгаа. Тийм болохоор хамгийн түрүүлээд ерөөсөө яг энэ гурван дасгалыг бол ерөөсөө өвдөд эхэлж л байгаа бол эхлээд хамгийн түрүүлээд хийх хэрэгтэй. За ингээд аажмаар одоо дараагийнхаа шатараалтайгаа ингээд дасгалуудыг хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүчтэй тийм одоо огцом тийм гинтинд одоо хүч мэдрүүлсэн тийм дасгалуудыг ерөөс хүч өгсөн гэсэн үг нэгсэн. Тийм дасгалуудыг ерөөсөө хийж болохгүй гэхээр маш зөөлхөн ингэж эхлэх хэрэгтэй. За тэгээд дараагийнхаа дасгалуудыг би мөн ингээд оруулаад байна.